өөртөө юу болсон талаараа ингээд одоо сайхан нэг нөгөө яриа гэж бодлоо. За тэгэхээр Кипр гэдэг улс маань газар дундын тэмцээний зүйл. Адриана ингээд энэ нөгөө юуных нь ер нь бол нэг юм амар гоё юм олон өнгөтэй хөтөн байдаг байх л та. Тэгээ би ч уулан тийм Монголын ямар амар эрсдэс нөхцлөөс ирсэн хүн билээ. Бас уг нь халуун хөтөнд гайгүй эсвэртэй уг нь байждгийг. Тэгсэн чинь бүр тэр имлэгтэн бүр осгож өгөнгөө алдсан. Үнэхээр нэрээ хараал идсэн чикада гэдэг нэг шавжийг бол битээр үнэхээр амар яг бор зүрхээрээ над шиг ингээд очиж байгаа хүн бол үнэхээр бүр зовж өгөх юм билээ гэж би бодсон. Би ингээд юу агаад 5 цалаад хэлье гэж тэгсэн чинь 1500 евро гэж авдгийг тэр нь ихтэй бүр зүгээр ойролцоогоор зөө. Тэр нь За тэгэнгүүт Cyprus-ийн сул тал буюу битэрийн бүр үгээ хийсэн, үзий ядсан тийм одоо хэцүү сул талууд байна. Тэгээ эдгээрээс болоод ер нь бол битэр ирчээд байгаа. Одоо Итали руу буцах талаар шийдвэр гаргасан гэсэн үг. За нэгдүгээр нь болонгууд ер нь шууд буугаал мэдэгдэжсэн нэлээд бохир орчинтай битэр чи харьцангуй бас нэлээд цэмцгэр газараас очсон юм бэлээ л дээ. Италичин болонгууд тийм ээ. Ялангуяа битэрийн амьдарч байгаа хэсэгчин болонгууд Италийн хойд хэсэг буюу нөгөө нэлээд цэмцгэр жимгэр талдаа хотоос очиж байгаа учраас нэг Cyprus-ийн одоо зүгээр л ингээл гадаа явж хахад ингээл нэлээд хог байдаг гэх юм уу, нэлээд бохир орчин бол үнэхээр тухгүй санагдчихсэн. Гадуур ингээл баахан нохооны баас мас тийм ээ. Энд чинь болонгууд хүмүүс бүгдээрээ л адилхан нохоотойч гисэн яг нохой баалаа болоо шууд араас нь ингээл өөрсдөө тэр эзэн нь ингээд бас масыг цэвэрлээд ингээд явчихдаг. Харьцангуй хариуцлагатай юм цэвэрхэн хүмүүс. Тэгээ Cyprus бол тийм байгаагүй. За тэгэнгүүт 2 дугаарх нь болонгоо цаг агаар нь арай хитрхи халаан байсан. Тэгээд би уг нь бол яг өмнө нь Филиппин руу явж үзчихсэн ч гэсэн Филиппинд яхав гэхдээ би нэг өвлийн саруудад очисон болохоор харьцангуй гайгүй байсан байж магадгүй. Зүүн очихоороос ямарыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний байж үзсэн хамгийн халуун газар бол яг Cyprus-ээс бүр арай хитрхи халуун. Тэгээ хамгийн гол нь битээр 5 сарын сүүлээргээд 6, 7, 8 гэдэг яг хамгийн халуун саруудад нь байсан учраас бүр өдөртөө бүр ингээд air conditioner бас байн асаагаад чадахгүй. Яагаад тэгэхээр air conditioner өдөржингөө асаавал нөгөө тогны мөнгө нэлээд өндөр гарах учраас бид нар ч бас те шинэ газар амьдарч байгаа хүмүүс нөгөө санхүүгээ сайн бодолцохгүй болохгүй. Тэгээд air conditioner-гүй зүгээр сайхан цонхон онгоолгоо байгингүүд ялц ч зүгээр ингээл яг саунд байгаа юм шиг ингээл хүс гараал байна. Тэгэл хувцас өмслөө бол тэр хувцас ерөөсөө ингээд норн зөө битүү норн. Тэгээд сүүлдээ бүр ингээд битээр хувцасгүй суудаг болсон. Тэгэл ерөөсөө өдөртөө нэг 2, 3 удаа шахуу шүршүрд орохгүй бол бүр нээлээ халуун. Тэгээ анх битээр хамгийн инээдтэй нь Адриана ялангуяа тэгэл амар баярлаад заахгүй ингээд Cyprus-ын талаар уншсан чинь жилийн 365 өдрийн 300 өдөр нартай байдаг гэж энэ өстой гоё юм уу. Одоо бөөн D витамин аваад одоо Италийн бороотой энэ өдрүүдийг мартах нь энэ төр гэл битээр амар баяртай байсан чи яг үнэндээ тэр 300 нартай өдөр нэр үнэхээр бүр арай хитрхи байлаар халуун байсан. За тийм байна. За тэгэнгүүт 3 дугаарх нь шүү дээ ёо. Үнэхээр нэрээ хараал идсэн чикада гэдэг нэг шавжийг бол битээр үнэхээр амар одоо үзий ядсан хин хаашаа тэр чикада бол үнэхээр битээрийг маш их цогоосоо бид одоо таад энэ зургийг харуулъя. Халуун оронд байдаг юм одоо шавжил юм байлээ л дээ. Тэгээд хэмжээний хувьд бол нэг одоо Ирвэхэ маркийн зүгөнөөс ихтэй жоохон том тийм нэг амтэн заяа. Тэгээд халуун оронд байдаг. Тэгээд юу яадаг хамгийн гол нь ийм амар чанга дуутай өдөржингөө ингээд нэг юм чанга дуурдаг заяа. Одоо би таад энэ бичлэгийг үзүүлье. Яа, хүнсэндээ явж энэ битүү. Өглөөний 7-оос эхлээд оройны нэг 8, 9 хүртэл бол бүр өдөржингөө ямар ч завсралгүйгээр ингээд юм ажил хийж байгаа юм шиг юм одоо customer service буюу нэг юм харилцагчийн үйлчилгээний операторууд бүгдээрээ нэг дор ингээд амар чангаар орилж уцаар ярьж байгаатай адилхан сонсогддог заяа бүр аим шигтэй чимээтэй. Хамгийн гол нь битээр жоохон азгүй нөгөө манай байрны яг балкон хэсэг нь болохоор тэр яг нилээ модтойгоо айгу ойрхон байсан байхгүй юу. Тэгэнгүүт мэдээч нөгөө чикада ч модон дээр байдаг шавж дийлэнхтэй тэгээд тэр том модонд одоо хэдэн 100 мянган чикада байгаа юм бөөмэд тэгээ нэг дор ингээд өдөржингөө дуурчингууд бүр ёо бурхан маань бүр үнэхээр толгой өвдмөр. Тэгээд хамгийн инээдтэй шүү дээ. Би тэр сүүлдээ нөгөө чикадагаа жоохон ойлгох гээд сонирхож эхлээд яагаад ингээд дугаараад идэм болоо гэд хайгаад үзсэн чинь чикада чинь ийм юм бэлээ. Ир чикада нь эм чикадагийнхаа анхаарлыг татаж одоо юу эвцэлд орно гэдэг бол анхаарлыг нь татаж одоо нөгөө эвцэлд орохын тулд ерөөсөө өдөржингөө тэгээ гашгардгийн инээ нөгөө тогос шувуу нөгөө өдөө гайхуулдагтай л адилхан анхаарлыг нь татах гэж
Ёо тэгэл тэр хар халуунд нэрэ хэдэн Жикаданы Эрми ажиллаас болж битээр тэгээд ерөөсөө өдөржингөө зовсон байдгийм хэд 3 сарын турш. За тэгэнгүүт дөрөвдөх нь Cyprus-чууд маань уган сайхан хөөрхөн англиар ярьдаг ч гэсэн нэлээд бүдүүлэг хүмүүс шиг санагцсан. За бүдүүлэг гэдэг нь би яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр хинтээ харьцуулж хэлж байгаа вэ гэхээр Италичуудтай харьцуулж хэлж байгаа юм. Битэр ч бас нөгөө энэ Италиас очиж байгаа. За ялангуяа Адрианыгийн хувьд бол жинхэнэ нөгөө Итали школтой амар ийдэгтэй бүр ядж хахад мань хүн нилээн бүр айгүй сайхан сэтгэлтэй тийм ийдэг хүн баггүй юу. Тэгээд Италийн бас соёл нь өөрөө ингээл танихгүй хүмүүстэй мэдлэх гээл баярлаа анаа тэрэ гээл айгүй сүрхий тийм ийдэг хүмүүс. Би болонгууд яг 2 жилийн хугацаанд амьдэрсэн болохоор жоохон тэр соёлд нь дасаад нэг юм тэр одоо танихгүй хүнтэй мэдлэгч хүмүүс нэг юм ийдэг харилцаанд одоо илүү сурж эхэлж байгаа хүн байгаа хгүй юу. Тэгэхэд л яг ингээд Cyprus очингууд ерөөсөө нэлээд тийм за өдөр танихгүй хүнтэй мэдлэх бол угаасаа байхгүй нэ тэгж хоорондоо мэдлээд байдаггүй. Тэгэл одоо такси максын суугаал ингээл өглөөний минь ингээд тийш яав юм аав гээл ингээл гоё хэлэнгүүд ерөөсөө бараг заримдаа хариу хэлдэггүй өглөөний минь ингээд хариу хэлдэггүй. Хай гингүүд бас хариу байхгүй бүр. Тэгэл хамгийн инээдэн дээр ингээл одоо бид нар чинь бичиг баримтаа зохицуулах нэ тэрэгэл оператортэй ч юм уу ингээл үйлчлэгийн ганц байгууллагуудтай харьцангууд ингээл ерөөсөө юм асуунгууд ингээл шууд no it's not possible. No, we don't have it like зүгээр шууд ингэдэг. Тийм уучлаарай манад байхгүй. Одоо эсвэл одоо дууссан байна нэг ингэдэг харилцан яриа ингээд уг нь үргэлжлүүлж болно шүү дээ тий. Уг нь бид нар ч нөгөө үйлчлүүлэгч учраас тэгэнгүүт ерөөсөө тийм ямар ч харилцан яриа үргэлжлүүлэх боломжгүй бүр тэгэл ийм байна уу ингэж болох уу гээл тэнгүүд байхгүй. Тийм юм болохгүй гээл тэгэл баг уцаад асуулцдаг. Тиймэрхүү тий хамгийн инээдтэй нь анх бит хоёр очиод нэг ихний хэдэн өдрүүдтэй гэртээ нэг тоос сорогч морогч ахгүй нэг юм хэдэн хүмүүстэй ингээд харьцаж үзсэн. Тэгэл таксины эхний одоо барьдаг такси максын энэ төр бол айгүй тийм гоё ааштай хүн таарад. Тэгэл маань хүн Адриано бүр ингээл нөгөө Cyprus-чуудын сайхан ааштай нөхөрсгийг нь гайхаал ингээл ямар гоё нөхөрсөх хүмүүс үү чи харсан уу бүр ямар гоё юм бэ гэл. Тэгээд дээрэс нь намайг бас ингээл хаанаас ирсэн гингүүт би ингээл Монголоос ирсэн гингүүл дийлэнх зарим хүмүүс нь хүүх тийм үү чи бүр ямар холоос баг явж байгаа юм те Монгол гэдэг чинь нэрээ ийм орн бидтэй би мэднэ айгу гой мой гэл нэлээ олон хүмүүс Монголыг айгу мэдчихсэн тэгэл би чинь бүр айгу хаппи байсан их үед. Тэг явандаа тэгээд Cypriot хүмүүстэй харьцаад эхлэхэд ерөнхий нэг тийм характерыг нь айгу ойлгосон. Угсаа юм шулуухан тийм одоо Италичуудыг тийм нилуун тийм ийдэг тийм олон долоо үг байхгүй тэгэл байна бол байна байхгүй тэгэл уртаа бол уртаа чигээрээ тийм. За тэгэнгүүт хүнсний үн олонгод Италиас нилээ үнэтэй байсан. Тэр нь бол нилээ бас тухгүй байсан. Тэг яагаад тэгэхээр ч угаасаа нөгөө үйлдвэрлэгч орн биш жижигхэн арал хэмжин дийлэн хүнсээ ол тэгэл нөгөө зав маваараа тийм өөр орнуудаас импортлж авч байгаа. Тэрийгээ дагаад мэдээж үн нь өсөж байгаа. Тэгэл энгийн жишээ нь одоо миний нэг иддэг байсан хар шоколад жишээлбэл нөгөө линзтэй нэг юм 85% хар шоколад жишээлбэл Италид 2 евро 60 эдтэй байхад Cyprus-д бол 3 евро 99-тэй буюу 4 евро шахуу байсан. Тэгэл ер нь нэлээд үнэтэй. Одоо тэр юу юм уу Итали хоол моол хийх мэг тэр Cyprus-д бол баг мөрөөдөл заяа. Би тэр бүр нэг Итали хоол хий гэсэн чинь бүр юу лээ нэг карбонара хийгээд нөгөө бислэг авах гэсэн чинь нөгөө пармижана буюу пармезан бислэг авъя гэд хайсан чинь бүр ийм жижигхэн бараг нэг 100 г 5 евро гэж ах жишээний бүр нэлээд үнэтэй. Тийм байсан нь бол нэлээд урт хугацаанд яг амьдрахад жоохон тухгүй байсан нэлээд үнэтэй. За тэгэнгүүт дараагийн сул талд болонгод машингүй бол ерөөсөө хэцүү зөө. Яагаад тэгэхээр дэд бүтц нь ерөөсөө сайн хөгжөөгүй. Автобус нь бол Google Maps дээр одоо харагддаггүй. Бүртгэлд нь ороогүй гэсэн үг байхгүй. Сайхны хүртэл Монгол бол тийм байсан шүү дээ тий. Одоо бол сүүлд нөгөө автобус нь орсон гэсэн тий. Яг Монголд нөгөө ашигладаг нөгөө автобусны UB бас илүү автобусны аппликейшн байдаг шиг тийм Cyprus дотор ашиглагддаг тийм юу байдаг. Автобусны аппликейшн байдаг. Тэрүүгээрээ нэг цаг мага хараад байдаг. Тэр нь ихтэй бас амар дутууд бол мөн тэгэхээр ашиглахын аргагүй. Тэг яг цөөхийдээ автобус явдаг. Цөөхийдээ автобусны буудалтай. Тэгээ дийлэнх нь ерөөсөө дандаа машинаараа ингээд явдаг. Тэгээд алхах юм бол угаасаа алхахын эцэсгүй бүр аимшигтай халуун нэг 30 минут нэг өглөөний 9 цагийн 10 цагийн үеэр нэг наранд алхлаа гэж бод. Уг нь өглөөний л нар байгаа штэ. Харьцангуй хурц биш. Тэгээ ингээд явхад бол ерөөсөө макина ормоор ингээд дээшээ доошоо ингээд боролчин шууд. Тим хэмжээний халуун. За тэгээд хамгийн бүр ингээд үзэн ядаж хамаг нервээ барсан бас дээрэс нь битээр ерөөсөө за бүтггүй байна гэж бодоод одоо Италида энэ жилдээ ингээд амьдрахаар болсон шалтгаан болвол ерөөсөө
улсын байгууллагынх нь одоо маш хариуцлагагүй, ажлаа сайн хийдэггүй, үнэн бүтэхгүй, хүн зурдалтай улсын байгууллага нь ерөөсөө одоо үйл ажиллагаа нь ерөөсөө бүтэхгүй заяа. Тэгээ тэр нь бол үнэхээр бүр амар хэцүү байсан. Бичиг баримт хөөцөлдөхөд бол бид хоёр үнэхээр хамаг стрессээ барсан, амар хэцүү. За энгийн жишээ нь юу вэ гэхээр зүгээр л одоо гадаад хүмүүсийн одоо оршин суух нөмлөх хариуцдаг нэг ажилтан байлаа гэж тийм айгүй чухал позишн те. Тэнгүү тэр хүн амарлаа гингүүд оронд нь хариуцах хүн байхгүй зөө. Сайн нэг 8 сард бид хоёр ингээл би бас оршин суух нөмлөх авъя гэж юу нь л бодсоо. Тэгээ нэг хөөцөлдөж мөөцөлдөл явсан чинь байхгүй тэр хүн нэг мэдсэн чинь 14 хоног амралтаа аваад явцсан. Тэр нь арай гэж нэг нөгөө орж ирээд ажиллаа хийх гэсэн чинь тэрийг нь хариуцдаг нэг дарга нь дахиад 14 хоног амралтаа аваад явцсан зөө. Тэгээ хамгийн инээдтэй нь би ч анх 6 сарын 18-нд Cyprus руу нэвтрэхэд надад 3 сарын хугацаатай одоо Cyprus-д одоо байрлах зөвшөөрөл өгсөн байхгүй одоо ямар нэгэн визгүйгээр яагаад тэгэхээр би нөгөө Италийн оюутны визтэй учраас тэрнгээрээ холбогдоод за тэгээд би чи 9 сарын 10 гэхэд одоо нааш одоо буцаад Cyprus-аас гарах ёстой гэсэн ийм заалттай. Тэгээ тэр хоорондоо нөгөө оршин суух үнэмлэхээ авах гад бүр ян зүрээр үдсэн бүх бичиг баримтаа бүрдүүлээд тэгсэн чинь би анх ер нь бол ирсэнээс хойш 6 сарын сүүлээс эхлээл бичиг баримтуудыг хөөцөлцөө баг багаар бүрдүүлээл ийм ч бичиг баримт хэрэгтэй, тийм ч бичиг баримт хэрэгтэй гэл. Тэгээд Cyprus-ыг болохоор Монголын Болгар дахь элчин сайдын яам хариуцдаг юм байлээ л да хэд хэдэн ийм жижиг орнуудаа хариуцаад базаад явдаг. Тэгээд баахан бичиг баримтаа бүрдүүлээл арай гэж ясан чинь нөгөө хүн амарсан. Нөгөө хүн ороод ирсэн чинь миний бичиг баримтыг үзснэ. Энийг би одоо нөгөө супервайзераасаа буюу одоо дээд албанд шаа намайг хариуцдаг хүнээс асуухгүй болохгүй маань. Тэгсэн чинь нөгөө мисс Алькисины ямар юм зарим муухай альчлаа. Гэтэ би нөгөө нэрнүүдийн талаар дараа нь ярина. Тэр эмэгтэй бас байхгүй их 14 хоног амралтаа аваад явцсан. Тэгээ ингээд миний хамаг цаг хугацаа будаа болоод арай гэж нөгөө хүн нь ирээд ингээд жин том босон чинь нөгөө дарга нь миний бичиг баримтыг яснаа энэ бичиг баримт чинь болохгүй энийг одоо Монголоос бүр гадаад тэргийн яамаараа баталгаажуулсан бичгийг заавал их хуваар нь Монголоос авчрах хэрэгтэй гэд. Тэгэл миний одоо ингээд цаг хугацаа амжихаа болчих жоох 9 сарын 10-наас өмнө би одоо нөгөө оршин суух нэмлэх худлаа олчих жоох. Тэгээд ер нь бол би яг 9 сарын 10-ныхаа буюус одоо ч 9 сарын 15 гэхээр нэг 5 хоногийн өмнө тэр өглөө бит хоёр хамгийн эцсийн байдлаар за эцсийн одоо аргаа үзье гэж бодоод immigration office буюу нөгөө цагаачтын дээр алба дээр нь очиод учир байдлаа хэлээд ингээд ясан чинь ерөөсөө яагагүй боломж олдоггүй. Ингээд цаг авъя гэсэн чи уулзъя гэсэн чи цаг авах хэрэгтэй гэдэг. Цагаа авъя гэсэн чи мэйл бичих хэрэгтэй гэдэг. Тэгээ мэйлнийг нь битээр бүр 7 хоногийн өмнө бичээд ямар ч хариу байхгүй болохоор уг нь арга хадаад тэр офис дээр нь очиж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд уулзаж болохгүй, мэйл бичихээр хариу байхгүй, залгаар утсан авахгүй. Тэгээ одоо ямар ч арга байхгүй. Тэгээ 9 сарын тэгэл за ёстой ямар ч арга байхгүй маань. Одоо бодвол 9 сарын 10-наа ингээд хитрээд одоо Cyprus-аас хэрэг гарахгүй ах юм бол магадгүй торгуулах ч юм уу эсвэл одоо визэн дээр ямар нэгэн байдлаар тийм одоо сөрөг нөлөөтэй юмд аруулдаг ч юм уу. Тэрнээс айгаа за яшиг зүгээр л одоо сейф арга нь аюулгүй арга нь одоо зүгээр Cyprus Итали руугаа буцъя гэх. Тэгээ 3 цагийн дотор хамаг ачаага баглал тэгэл Итали руу эхлээд төрүүлээд ирсэн байдгийн. Тэгээ улсын байгууллага бас нэг өөр нэг жишээ битэр яасан бэ гэхээр энэ хугацаанд 3 сарын хугацааны сүүлийн сард нь манай найз залуу Адрана гинет ингээд өвдөөд ханиаднаас эхэлж өвдөөл нөгөөх нь хатгаа олоод ингээ янз бүрийн нэлээд өвчтэй байж байгаа сүулдэ алхаж чадахгүй болоод нөгөө үеийн мөчнөөс нь ингээд үеийн мөчин жоохон нэлээд өвдөөд алхахаар ингээд нөгөө шагаан хэсгээр нь нэлээд хүндүрэлж өвдөөд нэлээд бүр ингээд эрүүл мэндийн хэцүү байдалд орвоо анхуд байгаа бүр. Тэгээ битээр сандраал тэр үед нөгөө юугаа хүлээж исэн даатгалаа хүлээж исэн болохоор эхний хэдэн өдрөө нэг гүрийгэд эмнэлэг орохгүй байсан чи яалтчгүй тэгээд болох байгаа битээр 3 дахь 4 дахь өдрөөс нь эмнэлэг бараадж байгаа юм. Тэгэл эмнэлэг бол бас амар үнэтэй. Дээрээс нь эмчнэр нь юм хайрцагт аягүй жоохон төвхтэй зэрэг ингээд би ч бас нэрээ шүдэ авах усан штэ тэр Cyprus. Тэгээд ер нь эмчнэрийнх нь нэг юм юу н хандлага нэг тийм ингэж болох уу тэгэж болох уу гэл нэг юм өөрийнхөө одоо эрүүл мэндийн талаа нэг юм дэлгэрэнгүй мэдээлэл авчих гэхээр ерөөсөө юм ярьж өгдөггүй заяа нэг тийм нэг ууртай эмчнэр байдаг штэ. Айгүй сайн дуршлагтай мундаг тэгтэй хүмүүстэй ингээ юмаа сайн тайлбарлаж өгдөггүй жоохон нэг тийм ууртай, дуу муутай ч юм уу тийм нэг ширүүн эмчнэртэй нэг тийм эмчнэр дандаа таарсан. Тэгээд тэр нь айгүй хэцүү байсан. Тэгээд эмнэлгээр явж байхад бол нэг юм анзаарсан нь яг тэр үед бол Адранагийн нөгөө даатгал нь яг хараахан гарч эхлэегүй. Одоо биелээ хүчин төгөлдөр болоог байсан. Аль хэдийн нэг даатгалдаа бүртгүүлээд ингээд ясан ч гэсэн тэр нэг даатгалынх нь бичиг баримт нь ирэх гэж
нийлээ удсан байхгүй юу. Тэгээ бүр системдээ бүртгэгдэх гэж чих юм уу. Тэгээ тэр орны адраа өвдөж ер нь бол нэг ойролцоогоор бараг 2000 гад еврог бол тэр эмнэлэгт зарцуулсан. За би та хадад маш товчхоноор тэр яг юу босон талаар нь гяс хэлээ л да. Би тэр ер нь бол адренагийн бие өвдөд эхлэнгүүд за Италидаа очиод тэ ядчил мэддэг хэлээрээ ингээд эмч нартайгаа ярьсан дээр мэн гэж бодоод би тэр 2 хоногийн дараа билет авсан байжсэн чинь манай байрны эзэн айгуу нэг нилээн тийм одоо кайн сайхан сэтгэлтэй эмэгтэй байдгийг тэгээ тэр эмэгтэй би тэр туслаад танилаараа нэг эмчтэр цаг аваад би тэр эмчтэр нь очиж үзүүлэхээр бас энэ хоногийн өмнө. За тэгээ очиж зүүсэн чинь тэр эмч яаснаа л ингээл амар эмошнл эмчээсэн маа тэгэл сүртэй ярьдаа тэгэл чиний одоо шинжилгээний хариучин бүр үнэхээр бүр гоё хариунууд байна. Хэрвээ хин нэг нь одоо нэг хүн надаар ийм хариу бариад ирэх юм бол би бүр чиний би үнэхэрийн одоо ямар ч асуудалгүй сайн байна гэж хэлэн мэлнэ гээл. Бараг чи бараг баашилсан байна ухааны юм яриад. Тэгэхээр би ингээд тайвширч байгаа байхгүй тий. За бар амар хэцүү болчоогүй юм байна гэж бодоод тэгээд эмнэлэг дээрээ ингээл хэсэг тэр нөгөө үзэж мүзэл ингээл байж исэн чинь дараа нэг цаг магийн дараа болсон чинь за ийм шинжилгээнүүдийг өгөхтэй гэл бүр бараг 10 хэдэн шинжилгээний лист өгсөн заяа. Тэгээд бүр гайхаад ямар сони ингээд сая ингээд зүгээр гээгүй юм уу тэгээд яагаад ийм олон шинжилгээ өгж байгаа юм бол та гэж би дотроо бодсон ч гэсэн нөгөө манай адраны чинь бас нөгөө айгүй сайхан сэтгэлтэй юмыг нөгөө ном журмаар нэг юм хийх дуртай одоо хийдэх хүн юм болохоор дуулууртай юм болохоор тэгэл үгүй одоо тэгэл эмч нь үг гэсэн юм ч одоо өгөхөөс яхав тэгэл тэгээд тэр шинжилгээнүүдээ өгсөн чинь нөгөөх нь 400 евро босон заяа бүр аим шигтэй. Тэнгүүд зарим шинжилгээ нь олонгууд зүгээр нэг 2-3 хоногийн өмнө өгсөн тийм шинжилгээ хүртэл байгаа байхгүй. За гэхдээ ямар тэрнэр бол ямар ч хэлээд тахцуул байхгүй. Яа тэгэхээр би ч өөрөө өвдсөн хүн биш. Дээрэс нь би одоо эмнэлгийн тэр нарийн шинжилгээний талаар юм хэлэх эрхтэй мэдлэгтэй ч юм биш. За тэгээд хамгийн зүгээр битээр амар disappointed босон буюу хамгийн нэг юм онцгой мэдрэмж төрж нь юу вэ гэхээр тэр эмч тэгж хэлсэн байхгүй. Маргааш битээр ингээ Итали руу явах одоо юутэй онгоцны билет байгаа. Тэгээд явж болох уу гэд болохоор одоо онгоцонд нөгөө гинт одоо бие нүвдэг ч юм уу яадаг ч юм те эсвэл онгоцоор явах аюултай бас байж болно шүү дээ. Тэрнээс яагаад бид тэр эмчээс асуусан. Тэгсэн чинь асуудалгүй өстэй явж болно зүгээр санаа зовлтгүй. Гэтэ энэ шинжилгээнүүдийг өччих гэсэн юм. Тэгээ за шинжилгээг өгвөл тэгэл нэг юм шинжилгээнийх нь хариуг нь хараад нэг юм хэлээл тэгэл болох юм болоо гэсэн чинь маань эмч тэгж наа ярьснаа ингээд за энэ шинжилгээнүүд чи хариу ингээд хэдэн хоногийн дараа гарнаа. Тэгээд ер нь бол ингэж бодож ин чамайг ер нь Итали ер нь заавал явах хэрэгтэй юу гэж би таараас асуумаар байна. Хэрвээ заавал явах хэрэггүй бол би чамайг нэг хоног ингээд эмнэлэгт хэвтээсэй гэж хүсэж байна. Яа тэгэхээр нэг blood culture ч гэлүүдээ нэг тийм шинжилгээ чамаас ингээд амаар байна. Тэгээд тэрийг би ингээд өнөөдөртөө ажигламаар байна. Тэгэхээр хэрвээ чи боломжтой бол өнөөдөртөө би чамайг ингээд эмнэлэгт нэг хонохыг ингээд зөвлөж ийн ингээд тэгэхгүй юу? Тэгээд битэр бүр шоконд орсон гайхаад маргааш нь битэр 12 цагаас нисгээд байдаг. Тэгсэн чинь нөгөө юм чинь хитгэн цагийн өмнө асуудалгүй чинь нисч олон баг 90 саруул зүгээр юм нэх хөөстэй санаа зоволтгүй гэсэн юм чинь нэг хоног хөвтгээд байдаг бүр гайхаад ер нь нэлээ нэг юм одоо юутай болсон тийм одоо жоохон emergency нөхцөл байдал үүссэн хүн л одоо яг эмнэлэгт хөвтдөг гэсэн ойлголттой байсан байхгүй юу? Тэгээ ялангуяа битэр чи нөгөө явна гэдгийг хэлчихэд хахад хөвтгийдэж гин гэдэг чинь нэлээ ноцтой гэж хүлээж авна штэ битэр. Тэгэл за одоо тэг үнэхээр болохгүй бол тэгэл тэр онгоцны билет мэлэдэ зуцлал одоо waste тэгэл те одоо хаяад гэх юм уу те эмнэлэгт хэвтүүл одоо хэвтгээстэй гэж бодол за хэд болохоор ингээл тэгсэн чинь за би ингээд юу агаад тооцоолоод хэлье гээл тэгсэн чинь 1500 евро гэж авдгийг тэр нь ихтэй бүр зүгээр ойролцоогоор зөө тэр нь 2000 ч яж болно 1000 ч яж болно гэтээ тэрнээс бага байна гэж юу л угаасаа тэгээд нэгэн хоногийн дотор яг зүгээр яах ч мэддэхгүй ингээд нэг юм ямар шинжилгээнийг нь харахын тулд ч гинөө ингээд бүр 1500 евро төлнө гэхэр чинь бүр амар ганцтай. Би тэрийг 2 сарын байрны түрээс тэ 1500 евро чинь бүр пүүлүүтэй Италид нэг юм нэлээд ажгүй ажил хийдэг хүний 1 сарын цалин битээр нэг өдөр тэр эмнэлэгт зүгээр тэр эмжиг хийсэн болохоор ингээд хөвтөд ингээд өгөх гээд байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь тэр эмнэлэг нь бүр амар хүйтэн бүр амар юутэй нэлээд air condition бүр асар хүйтэн гадаа гарангууд амар халуун өрний эмнэлэг рүү оронгууд тэр бас нэрээ амар сул тал байсан юм байна. Хаач орсон ер нь air condition амар хүчтэй. Тэг би одоо битээр сүлд анзаарахтаа ингээд энэ air condition-ийнх нь одоо энэ тохируулдаг юм уу одоо хайшаа юм байдгүй юм уу дандаа яг юм нэг хүчээр үлээдэг юм болоод гэж ойлгосон. Эсвэл өдөржингөө air condition асаачаар бас ингээд байнга юм хүйтэн байдаг байх л та.
Тэгээ би ч уулан тийм Монголын ямар амар эрсдэс нөхцлөөс ирсэн хүн билээ. Бас уг нь халуун хүйтэн гайгүй дэсвэртэй уг нь байждгийг. Тэгсэн чинь бүр тэр эмнэлэгт нь бүр осгож өхөнгөө алдсан 3 цагийн дотор бүр сүүлдээ бүр ингээд нүүр хөхрөө тэр эмнэлэг рүү нэрээ үнэхээр эрүүл орсон хүн бол ядаж дор хаяж ханаад хүрээд гарахаар юм бэлээ. Тэгээ тэр хүйтэн газар нэг хоног гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? Маргааш нь зоолттой адреналбар ингээд ханиаданда дарлагдаад гарахаар байсан байхгүй юу? Тэгээ за 1500 евро гэдэг сонсчод бүр за хут угаасаа бүр арай битээр дийлэхгүй мэн гэж бодоод. Гэхдээ тэр эмчин ингээд амар таалагдсан болохоор амар юу агаал баярлаа гэл нөгөө эмчтэйгээ баахан юм очиргүй л нэг бараг л эгчдүүсээ харилцаа үүсгээл явсан нөгөө адреналин чинь тэр эмчин нэг одоо адреналин ээж насны үеийн хүн байсан. Тэгэл хөөрхийн нөгөө адреналин чинь юу яагаад битэр чинь одоо ингээд тэр Cyprus таньдаг хүн байхгүй те наано цаана гээд явах хүн байхгүй. Тэгмүүд яг тэр үед амар ингээд өвдчингүүд ингээд тэр эмч үнэхээр ихтгэл төрүүлсэн юм одоо айгу гоё харилцаатай ч хүн байсан үг нь. Ингээд одоо наашаа гээд ахаар чи ингээд нөгөө битэрийн ингээд сэтгэл ингээд харьцангууд дэвтэж байгаа байхгүй. За одоо болоо да те энэ эмч ингээд бас гайгүй ингээд энэ юмыг эмчилчих юм болов гэж битэр найдаад. Яагаад тэгэхээр нөгөө юунаас усна мэддэхгүй амар цаг хугацаа өнгөрөөсөн байхгүй юу. За тэгэл битэр маргааш нь яг явах часнаа ерөөсө болол за битэр Италид ирэх юм бол дахиад ингээд бүх шинжилгээгээ дахиад технээс нь өгнө дахиад эмчнэр шинээр хайна тийм болохоор ерөөсө энэ болгоомж ингээд дахиад зардал олно шээ. Тэгэхээр тэрний оронд юу яая нэгэнд энэ сайн эмч болсон юм чи энэ дээрээ үлдээд одоо энэ эмчдэрээ эмчилгээгээ дуусгая гэж бодоод битэр тэгээ одоо бараг 300 евро одоо еврогоо юу байсан баха өрн тараа хийсэн баха нөгөө онгоцны пилет нөгөө тэр ачааны мөнгө зөнгөө ингээ зүгээр шууд хоосон одоо юу гэдэг вүлээ өрн тараа хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө эмчтэй найдаад дээрэс нь тэр хооронд нөгөө даатгалаач гэсэн айлуулга хурдлуулах гэж хичээгээл тэгээд нэг өдрийн дараа дээр даатгал нь ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээд даатгалтай болсон эмч нь одоо нөгөө таймын сайхан нөгөө итгэсэн эмчдэрээ эмчилгээгээ үргэлжлүүлэх гэж бодоод яваад очсон чинь нөгөө эмчин заяо бүр зүгээр шууд өөр хүн болцсон заяо шууд зангаа хувраагаад нүрээ буруулаад амар хүйтэн үндийн болцсон заяа. Яасан гэсэн чинь нөгөө даатгалтай болохоор чинь одоо 100 еврогийн шинжилгээ болвол нэг бараг 5 евро хүртэл тэгж хямдардаг. Тэгэхээр нөгөө тэр эмнэлэгчин болонгууд нөгөө хувийн эмнэлэг, улсын эмнэлэг биш. Тэгээд улсын эмнэлэг нь бас юу юм бэ? Яагаад бид тэр хувийн эмнэлэг татсан бэ гэхээр улсын эмнэлгүүд нь очингууд ингээд нэг юм бид тэр улсын эмнэлэгт бас очиж үзсэн байхгүй. Тэгээд үзэж хагаад юу гэдэг хувийн эмнэлэг рүүгээ ингээд угаасаа шууд шилжүүлчихсэн юм байлаа. Тэгэхээр хувийн эмнэлэг рүү угаасаа очихоос өөр аргагүй. Тэгээд юу байсан чинь нөгөө эмчин битэрийг даатгалтай болцсон гэдгийг битэрийн одоо дүгнэлтээр олонгууд мэдэнгүүтээ шууд ингээд амар хүйтэн үндэ болоод эхэлсэн заяа ингээд баг ингээд эмчилгээ хийдэггүй насан заяа. Нөгөө адреналин алхаж чадахгүй ингээд нөгөө эмчтэйгээ уулзгаал хөрхий санал манал дээр хөвтөл ор морон дээр хөвтөл ингээд хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр амар муухай яг 2 өдрийн өмнө л өстой чиний эрүүл мэнд бүр юунаас чухал мөнгө үнэхээр чухал биш мэш нэрэ би чиний эрүүл мэндэд амар санаа зовж ийн гэл бүр амар ингээл яриад нэг хоног чи хөвтөх ёстой бүр ингэж гуйж исэн шахуу юм чин шууд амар тийм юу агаал хөтөндөө бодоод за би чи яаж ин мажин ч гэж суугаагүй зөө шууд ингээд юу та хоёр одоо энд юу хийж байгаа ингээд та хүлээж ингээд битэрийг хүлээж агаарэ уулзнаа гэж хэлсэн штэ гэдгсэн чинь за гэхдээ та хоёр одоо энд байж болохгүй штэ юу яа маргааш нэг цагаас ир гэл тэгэд адреналин би яаж нээж ч гэж суугаагүй тэгээд зүгээр шууд амар ингээд амар муухай мэдрэмж төрсэн зөнгөд ямар сони за окей маргааш ирээдаа л гэж бодоод тэгээ хөөрхийн нөгөө тэр оронд чинь адреналин эмнэлэгтэй хөвтөн гэж одоо нөгөө баахан хувцас мувцаа аваад нөгөө ноол уран цамц мамцаа ингээд хүртэл цүнхэндээ ингээд хийцэн өмлөг дээр амар хүйтэн болохоор нөгөө эмнэлэгт нэг хоног хөвтөх юм одоо юу тий бэлтгэлдээ оцсон байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө юм чинь бүр хүй та хоёр яв мав гэдэг. Тэгэхээр нь маргааш ирэх хэрэг за окей тэгвэл маргааш ирэхээс гээд ирсэн чинь амар зөвүүн. Тэгэхээр адреналин ганцаараа авсаа тэгсэн чинь эмчийнх нь өрөө рүү орсон чинь нөгөө эмчин сайн уу гэж хэлэнгүүтээ ингээд шууд зөрөөд гараад явцсан гэсэн заяа. Тэнгүүдээ нөгөө эмчийнх нь туслах нь энэ эмч ингээд юу байсан амар олон өвчтөнтэй байгаа болохоор таныг өөр эмч рүү шилжүүлсэн шүү нэрээ гэж авсан бүр ёо. Тэгсэн чинь нөгөө эмч чинь зүгээр шууд бит хоёрыг даатгалаа төлөхөө болоод хуваараа төлөхөө болоод даатгалд ингээд хамрагдаад арай бага мөнгө төлдөг болчингууд шууд өөр эмч рүү ингээд шилжүүлчихэж байгаа байхгүй юу. Ер нь бол тэгээ өөр одоо ямар шалтгаан байсан бөө мэ тэг яг битэрийн дүгнэлтээр болвол ерөөсөө тийм шалтгаан юм мөнгнөөс л болсон юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр манай байрны эзэн ингээл хүмүүст ингээд энэ түүхийг сонсон чинь угаасаа welcome to Cyprus гэж хэлсэн л дээ ер нь л. Тэгээ Cyprus шүдээ бүгдээрээ тийм гэж хэлээгүй ч нэг иймэрхүү хүн суртал бол амар илт заяа.
Тэгээ алчууд энэ бол ингээд одоо товчхондоо хэлэхэд бол нөгөө хөгжиж буй орны гэх юм уу юм хүмүүс сайн яг зэгцэндээ ороогүй ийм л одоо орны л үйл юм л да тохиолддог юмнууд Монголд ч гэсэн тэгэл бас иймэрхүү асуудал зөндөл гардаг л. За тэгээд нэг ийм сул болон даваа талууд бас юм тэгэл ерөөсөө ямар ч аргагүй тэгэл бүр амар тэр immigration дээр бүр хамгийн өрөвдөлттэй зөө битэр тэр нөгөө намайг буцдаг өдрийн өглөө нь ингээд хамаг байдгаа үзэл нөгөө хамгийн гол нь миний бас ингээд өвлдөх шалтгаан нь юу вэ гэхээр адрена дөнгөж нөгөө антибиотик энэ уугаад босоод ингээд өөртөө хоол хийдэг мэдэг болоод ингээд аваа гайгүй яг сайжирж исэн үе ч гэсэн яг ингээд бүрэн гүйцэд яг сайн болоог байсан байхгүй. Тэгэхээр битэр чин тэнд бол би бинээс өөр одоо харж хандах хөнгүү байж байгаа тохиолдолд би ингээд явчингууд адрена ингээд эртлээ хэд хоног ганцаараа айгүй хэцүү байх гэсэн байхгүй. Эрүүл мэндийн хувьд тэгээ би бүр ингээд битэр тайлбарлаад ингээ манай найз л одоо ингэсэн байгаамаа ингээд уг нь хэд хоног байх хэрэгтэй байна одоо ингээд орчин зуухан нөмлөх одоо мэдүүлэхээр ингээд удах гад байна ямар арга байна гэдгсэн чинь I don't know мэдхгүй одоо тэгээд бүр тэр хүн бүр зүгээр л I don't care оф гэж бараг тэгж хэлсэн зөө тэгэл зөө одоо тэгээд за тэгвэл Итали руу буцъя да гэлтгсэн чинь бараг намайг тэг бараг Итали руугаа буцгаж хэлсэн баха ёо бүр аимшигтэй. Тэгээд нэг тийм амар Cyprus бол ер нь жоохон тийм гомдолтой ч юм уу тэгэл ингээл ирсэн. Тэгээ яа товчхондоо хэлэхэд ер нь бол ийм л юм байлээ. Над шиг тийм одоо 3 дахь орны хүмүүс амьдрах гэж очих бол амар хэцүү юм билээ. Тэр бичиг баримтын тэр асуудлаас эхлээд харин дайггүй одоо тий компанитай эсвэл үйл хөдлөх хөрөнгө худалдаж авъя мавъя гэж бодож байгаа хүмүүс одоо офшор компани одоо мөнгөө тэнд байршуулъя ч юм уу тэгж бодож байгаа хүмүүс бол Cyprus бол үнэхээр деважин бүр амар гоё тийм татвараас цутах газар. Тэгээ сайхан далайн ирэг дээр хөвтчин тэр төрийн байгууллагатай хөдөлтөөж байгаа байхгүй хуульчнаар нь бүх юмаа ингээ сайхан хийчин. Яг бор зүрхээрээ над шиг ингээд очиж байгаа хүн бол үнэхээр бүр зовж өгөх юм билээ гэж би бодсон. Эсвэл зүгээр нөгөө одоо яг аяллаар нэг сар нэг сайхан далайн ирэг дээр өдөр болгон наранд сайхан бие шарж ингээд тийм юм одоо юулээ турист виза жуулчны визээр ингээд төр очиод ирэх гэж байгаа хүмүүс бас гоё чийл гоё байж болно тийм орчны бохирдолтныг санаа зовхгүйгээр сайхан газруудаар нь аялал машинтай ингээд гоё фан байж байгаад ирэхэд бол яхав хөөрхөн орон. За тийм санагцсан. За тэгээд сайн болон даваа тал нь юм. За тэгээд эндээс биш тий ойлгосон зүйлс гэж байна. Энэ сүүлийн 3 сарын хугацаанд яхав нэлээд адал явдалтай ч гэсэн одоо эргээд бодоход яг бүх юм бол угаасаа их тийм юутэй юу гэдэг үлээ шалтгаантай байдаг. Тэгээд энэ 3 сарын турш одоо experience туршлага болвол битээрт бас айгүй олон юмыг ойлгуулах тийм туршлага байлаа. Ийм олон юмыг битээр сурч авах ёстой байсан болохоор энэ бүхэн босын болоо гэж бас одоо бодоод байгаа юм. За нэгдүгээрх нь юу байсан бэ гэхээр манай найзуулга битэр чинь ингээ 2 жил орчмын хугацаанд ингээ би бинийдээ 90 очин ингэж байдаг. Яг нэг дор хамт ингээ төрөөс мөрөөсөө төлөөд ингээ байж үзээгүй хүмүүс. Тэгээ би явахаас өмнө бол ер нь ямар ах болдоо гэж нилээ ингээ тийм гайхаж байсан. Айгу тийм сониуч байсан байхгүй юу. Тийм санаа бол зовоогүй. Гэхдээ ямар ах болдоо л гэж нилээ гайхаж байсан. Тэгсэн чинь битэрийн энэ 3 сарын хугацаанд бол айгу гоё байсан. Ер нь нэг юм хамт амьдран гэдэг чинь ингээл жижиг үйлдэлүүд дээрээс ингээл зөрчилдөх юмнууд бас байж болно шүү дээ. Тэгээд битэрийн тийм зөрчил бол харин харьцангуй бага байсан. Тэгээд хамгийн гол нь тэр сүүлийн 1 сарда ингээд 1 сар ер нь бол тэгсэн байхгүй. Адраа ингээд халахж чадахгүй ер нь бол байнгын орон дээрээ ингээд өөрөө яг мэдээж босоод бийцсаад ингээд усмсандаа бол орчиндээ бусад хоол унд хийх, гэр цэвэрлэх бүх гэрийн бүх ачаалал бол яг над дээр ирж байгаа байхгүй. Яг хоёулахнаа амьдарч байгаа нэг 2 өрөө байр нэг юм жижигэн байсан ч гэсэн миний хувьд бол би хизээж ингэж хүнд 24 7 ийм одоо өвчтөн хүнд ингэж одоо асарч үзээгүй бас л нэг айлын баг тийм ирэх одоо охины хувьд бол бас том чаленж байсан. Тэгээ энэ хугацаанд бол ямар ч юм битээр би биенийгээ илүү ойлгоод яг юу нь аль дээрээ сул талтай юм бэ? Ямар үедээ хамгийн одоо ийм vulnerable буюу одоо хамгийн эмзэг болдгийм бэ? Тэр эмзэг үедээ бас ямар зан характер гаргадгийг гэх мэтчлээ иймэрхүү юмнуудыг айгүй мэдэж авсан. За тэгэнгүүт 2 дахь гол ойлгосон зүйл нь шээ те. Итали улсыг харах өнцөг маань нэлээд өөрчлөгдсөн. Яагаад тэгэхээр би Cyprus руу явхаас өмнө ер нь Италидаа цааш нөгөө ажиллахгүй гэж одоо ажиллаж амьдрахгүй гэд бодсон байсан болохоор ер нь жоохон Италиг одоо жоохон одоо гол нь гэх нь хайшаа ер нь нэг юм Италид бол нэг амар дуртай бол байгаагүй байхгүй юу. Тэгэл соёлын чим, хилэн чим миний тэрэгэл олон юм ярьдаг байсан чинь Cyprus очоод энэ бүхнийг амссныхаа дараа ёо Итали нэрээ бүр үнэхээр ямар гоё орн бэ.
ядчил бүр ямар гоё цэвэрхэн жимбүр юм болгоно нь ингээд те ингээд имбицэгцэндээ орцсон гоё тогтцсон юм бэ. Италичууд нэрээ бүр яалтчгүй ямар гоё нөхөрсөг, ээлдэг юм харилцааны соёлтой хүмүүс вэ гэдгийг бүр үнэхээр мэдэрч Италиг бүр амар их сансан заяа. Тэгээд би өмнө нь бичлэг дээр хэлжсэн ч магадгүй италичууд ингээл амар найрсаг тэр нь нэг юм худлаач юм шиг санагдаад байдаг гэжсэн болвол бас би өөрөө 2 жилийн хугацаанд энд амьдрахтаа тэр соёлыг өөрөө бас сурцсан байлээ, нададаас нэлээд шингэсэн байлээ. Очоод ингээд хүмүүстэй ингээд мэдлээл ингээд гоё харилцаатай байхгүйгүүд өөдөөс хариулахгүй болонгууд ч юм уу эсвэл нэг юм сонсоогүй юм шиг байнгут амар санаа муухай мэдрэмж төрдөг юм байл лээ. Тэгэл за би өөрөө яг ингээд Италид амьдраад нь ер нь жоохон уусцсан байна. Хүмүүсээс ч гэсэн яг иймэрхүү харилцаа жоохон хүлээдэг болцсон байна да гэдгийг айгүйх анзаарсан. Тэгээд ядчил Италид чинь одоо хүнд дургу байсан ч гэсэн тийм нөгөө ээлдэг харилцааныхаа ийм стандартыг ер нь байнга ингэж одоо дийлэнх байнга ч яхаа ер нь дийлэнхтэй ингээ хүмүүс нь бариад явждаг. Нөгөө хүндээ нэг учиргүй тийм муухай сэтгэл бол нэг төрүүлээд байдгүй. Тэгээд тэрийг бол амар их сонсон. Тэгээд одоо бол би одоо наашаага буцаж ирэхтэй. За одоо Итали хэлээ сурыг те. Грек хэл сурснаас л ямар ч байсан хамаагүй дээр юм байна гэдэг амар сайн ойлгосон. Грек хэл чинь бүр бурхан минь бүр амар шал ундаа юм байлаа шээ. Тэр өсөг мөсгөн ингээл бөөрийнхээ дүрс мөрсөөс өксүүлээл уншиж чадахгүй, дуудаж чадахгүй. Тэгээ хамгийн инээдтэй нь битээр ингээд уцаар ингээ ярангууд нэг юм хэлээдсэн байхгүй юу. Тэгэл нөгөө байна уу гэдэг. Италиар болонгууд италичууд уцаа хата пронто гэж авдаг. Тэрнтэй адилхан нэг юм хэлээд тэгсэн чинь сүүл ядраа эдгээр нэг юм хэлээд байна гэл. Тэгээ тэгснэ нэг сонин үг нэг юм парагалоо гэх нэг юм айгу хурдан юм хэлээд байна гэл. Тэгсэн чинь парагалоо болов мартсан байна шүү. Тэр нь нэг юм you're welcome гэсэн утгатай үг. Тэгэл парагалоо нэг юм тэгээ нэг юм гэж ярьж байгаа юм шиг. Тэгээд нэр мөрнүүд нь амар сонин Папа Антонио, Папа Хараламбус гэл нэг юм мангар урт нэртэй тийм байсан. Тэгээд ер нь бол грек хэл мэлтэй харьцуулахад Итали хэлтэй харьцангуй явж байгаа наа гэж ярьдаг ч гэсэн ер нь дайжгүй юм байна. Сонсголонтой юм байна. Сурахад ч гайгүй төхөн юм байна гэж ойлгоод одоо бол би бүр зүгээр за Итали минь гоё орон минь те Итали хэл минь гэж бас айгу боддог. Италиг бол одоо их сайхан хайрлаж юу гэдэг болсон талархдаг сэтгэлгээтэй болсон. Тэгээ хүн чинь өөрөө тэгээд нөгөө өөртөө байхгүй болох үед нь юу байснаа ойлгодог гэдэг шиг юм босон доо. Тэгээ нэг иймэрхүү юм болоо. Тэгээ энэ 3 сарын хугацаанд уг нь бол би яг Cyprus руу нүүлээ гэж нэг бичлэг хийчихсэн чинь одоо Cyprus руу нүүгээд буцаад Италидаа ирлээ гэдэг энэ нэгдсэн бичлэгээ одоо ингэж хийж ах шүү. Тэгээд одоо бол би юу байсан энэ азар одоо би энэ жилээ дараагийн жил ингээд төгсөх төлөвлөгөөтэй байгаа. Одоо бол би зөвхөн нөгөө диплом болон юугаа дадлага их дутуу байгаа. Тэгээд тийм учраас Адриана битэр манай ажлыг дээр юу гэж яасан бэхээр шийдсэн бэхээр за намайг төгсдөл ямар ч гэсэн Италидаа бай. Энэ хугацаанд Адриана ч гэсэн тэр эрүүл мэндийнхээ дээр яг одоо бол зүгээр болчихсон ч гэсэн яг юунаас босыг инээ тэрэгтэй сайн ингээд хөөцөлдөөж ер нь бол биеэ нэг сайжруулад авъя. Тэгээ энэ хугацаанд бас дээрс нь битэр чинь Cyprus дахтаас баггүй мөнгийг зарлагдсан. Тийм болохоор хоёр талд ингээд байхдаа мөнгөө хэмнэж агаад тэгээ дараа жилээс арай хямдхан хамтдаа ингээд амьдраад ингээд явах боломжтой юм Европын өөр ямар орн байна. Тэр талаар ингээд битэр судалж агаад өөр орн руу тэгээ дараа жилэл явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тийм байна. Тэгээ одоо бол би дотор байранд байгаа. Тэгээ хазар энэ жилийн нөгөө мужийн тэтгэлэгтээ би аплай дахтаа дотор байраа хүссэн байсан чинь дотор байранда багтцсан байсан. Тэгээд би дотор байраа танилцуулах бичлэгээ би дараагийн ч юм уу дараагийн бичлэгэн дээр хийнэ заяа. Айгуу гоё happy байгаа. Тэгээд найз залуугиндаа бол өмнөх шигээ тэгэл амралтын өдрөө дээр очиод 90 очин ингээд битээр бай гэж бодож байгаа нэг иймэрхүү бандаа хөө. Тэгээд энэ навшрын дуртахад миний Италид суралцах амархан одоо онлайн алхамчилсан заавартай сургалт маань байнгын эсэлтэй авж байгаа. Хүмүүс бас асуугаад илээ тэр сургалтанд дууссан уу гэд. Энэ сургалт маань бол бүх мэдээллүүд нь ингээд байнгын одоо тэр сургалтын платформ дээр маань байрч байдаг юм сургалт учраас та хизээч орж болно. Тэгээ энийг орсон болвол тэр одоо сургалт бол танд насан туршдаа нээлттэй байх болно гэсэн. Тэгээд одоо бол би харьцангуй жигдрээд эхэлж байгаа учраас сургалтынхаа агуулгыг бол бас цаашдаа ер нь багаар баяжуулаад явна. За тэгээд сургалтын талаар мэдээлэл авах гэсэн www.хүрэлцмэг.com гэсэн вебсайтаар ороод мэдээлэл аваарай. Тэгээд миний энэ би Instagram-аа оруулчих. Та нар Cyprus-ын талаар өмнө нь сонсч ирсэн үү? Ер нь очиж ирсэн хүн байвал бас ямар хэсэн талаар туршлагаа доор үлдээгээрэй. Уг нь Cyprus хэдэн монголчуудаас нэлээд байд юм шиг үлээ. Даанч би тэгээд юу уулзаж амжихгүй тэгээд буцаад ингээд ирсэн байдгийн. Тэгээд та нар маань
энэ Cypress-ийн талаар мэдих зүйлээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Би комментүүдийг бүгднийг уншдаг шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.